санаа 3 дахь бичлэгээр та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Миний эхний 2 бичлэг та бүхэнд сэтгцэн эмгийн тухай бас багахан жолоо мэдээлэл өгсөн болов уу гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр ярих сэдв гэх юм бол anxiety буюу сэтгэлийн зовнил, сэтгэлийн түгшүүрийн тухай ярина. Энэхүү сэтгцэн эмгийнхээ тухай онцлогооны цензуур, бас шинж чанар, шинж тэмдэг, тэгээд хамгийн түгээмэл байдаг, хамгийн их байдаг категорийн тухай бас ярина. Тэгээд энэхүү мэдээллүүдийг та бүхэн хүлээн авч үзнэ үү? За general anxiety disorder буюу ерөнхий сэтгэлийн зовнил буюу ерөнхий сэтгэлийн түгшүүр маань болохоор яг fear буюу айдас дээр оршсон зан авирын үмэн гэж нэрлэгддэг. Энэ нь болохоор яг яадаг вэ гэхээр одоо ямарваа нэг юм болондоо ямарваа нэг муу зүйл болондоо гэсэн бодол санаанаас эхэлдэг. Тэгээд энэ нь болохоор яг айдас дээр тулгуурласан тийм сэтгэлийн түгшүүр гэж бид нар нэрлэдэг. Айдасаас гадна одоо ямарваа нэг юм төлөвлөсөн байлаа гэх юм бол одоо өдөр тутмын амьдралаа ч юм уу эсвэл 3 жилийнхаа төлөвлөгөөг нэг хүн гаргалаа гэх юм бол тэр төлөвлөгөөний тухай бодож чадахгүй яг яах бол ямар хүн юм тохиолдох бол хэрвээ энэ төлөвлөгөө маань бүтэхгүй бол яах бол гэсэн нэг тийм айдас дээр тэгж тулгуурласан янз бүрийн сөрөг тийм бодлуудыг бодно гэсэн. Хамгийн том категори буюу general anxiety disorder гэсэн энэ категорид болохоор нэгдүгээрт нь их хэмжээгээр санаа зовох гэсэн энэ шинж тэмдэг маань 6 сараас доошгүй хугацаар үргэлжилсэн байх ёстой. Хоёрдугаар шинж тэмдэг нэх юм бол санаа түгшүүрээ тэр айдсаа тэгж ямар ч тийм удирдах тийм чадалгүй байхыг хэлдэг. Одоо жишээлх юм бол миний санаа бодол маань гэх юм бол маргааш хичээлдээ явхад ославард орох уу гэсэн янз бүрийн одоо тийм сөрөг нөлөө бодоход би тэрийг зогсоож чадахгүй байх тэгж бүр ямар ч тийм удирдах чадахгүй байх тийм шинж тэмдэг илэрх хэвээр. Хоёрдугаарт нь гэх юм бол 3 дугаарх шинж тэмдэг нь дотроо 5 ангиллалтай. Тэгээд тэр 5 ангиллалынх нь ядаж 3 шинж тэмдэг нь 6 сараас доошгүй хугацаанд илэрсэн байх хэвээр. 3 дугаарх шинж тэмдгийн маань хамгийн нэгдүгээрт ангиллал нь болохоор тайван бус байхыг хэлдэг. Одоо жишээлбэл гэртээ юм уу, ажил дээрээ ч юм уу, эсвэл машиндаа явж байхад гадаар алхахад ч гэсэндээ одоо сэтгэл санаа одоо байнгын төвшөөртэй тэгж айцтай байхыг хэлнэ. 3 дугаарх шинж чанарын маань 2 дугаар ангиллалынх юм бол анхаарал төвлөрөх буурахыг хэлдэг. Одоо жишээлх юм бол хичээл дээр суужуулах гэх юм бол ямарваа нэгэн зүйлийн тухай бодоод юм уу тэр айдас нь одоо тэр анхаарал төвлөрөх тийм чадамжийг нь бууруулахыг хэлнэ. 3 дугаарх шинж чанарын маань 3 дахь ангиллалынх юм бол уур цаартай байх эсвэл цухалтахыг хэлнэ. Одоо ямарваа нэгэн айдсаасаа болоод тэгж одоо сэтгэлийнхаа төвшүүрнээс болоод нэг тийм яг одоо хийж байгаа зүйлд анхаарал төвлөрөхгүй байх юм улмаас бас уур цаартай байж болохыг хэлдэг. 3 дугаарх шинж чанарын маань 4 дугаар ангиллал гэх юм бол бучин шурмас татаж чангарахыг хэлдэг. Энэ манаас одоо айдсаасаа тулгуурлаад одоо гарч нь хөлрөх ч юм уу эсвэл хөл рүү чичрэх ч юм уу тиймэрхүү шинж тэмдэг биенмаар илэрнэ. Тэгээ тэрний улмаас одоо баас хатах ч юм уу ямарваа нэгэн тийм хоол унд тэгж шингээж чадахгүй байх хүртээ тэгж хүмүүс бас сандарч бас төвшөөрт орж болдог. За нойрны үед гэх юм бол хүмүүс стресстэй тэгээд айдас төвшөөртэй сэтгэлийн төвшөөртэй байхаар бас оройдоо шөндөө унтж чадахгүй болдог. Тэгээд унтж чадахгүй амарч чадахгүй улмаас бас маш олон биений бас сэтгэлийн төвшөөрийн тэгж стресс илэрч болно. За саяны дурдсан 5 ангиллал маань болохоор 3 дахь шинж тэмдэгэнд ороод явчихна. Тэгээд энэ general anxiety disorder буюу ерөнхий сэтгэлийн төвшөөр энэ эмгэгийн маань 4 дахь шинж чанар нь болохоор одоо энэ санаа сэтгэлийн айдас бас түгшүүр нь нийгмийн болон ажлын үүрэг гүйцэтгэхэд одоо тэр болох ёстой гэсэн үг. Одоо онцлогооныхоо цензуур донд тийм болохоор одоо хүн ажил руугаа явхад ч гэсэн гэр бүлтэйгээ харьцаад найз нөхөдтэйгээ харьцаад ч гэсэндээ одоо сэтгэл нь байнга түгшүүртэй ямарваа нэгэн тийм айдастай нэг тийм заавалчгүй дандаа санаа зовоод яваад байдаг. Тиймэрхүү бас гажиг үүсч болно. Хамгийн сүүлийн онцлогооны цензуур маань болохоор энэ anxiety буюу энэ сэтгэлийн түгшүүр нь өөр архаг өвчнөөс болон өөр эрүүл мэндийн нөлөөлөлгүй байх шаардлагатай. Яагаад тэгэхээр за нэг хүн одоо хор тавдар туслаа гэх юм бол тэр өвчнөөсөө болоод хүн бол айхан асуудалгүй хэрэг болно. Тэгвэл тэр нь ямарваа нэгэн шалтгаантай байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ сэтгэл зүйн эмгэгийг одоо тусаад ингээд онцлогооныхаа цензуурт нь хүрэхийн тулд яг энэ хүн ямар ч тийм өөр өвчнөдөө тэгж тэмцээгүй ямарваа нэгэн тийм архаг өвчин тэгээд архаг гаж донтон байх ёсгүй. Хэрвээ тэгээд гаж донтон ч юм уу эсвэл өөр өвчин тусаад ирэхлээр эн чинь өөр өвчнөөс хамаарсан тийм сэтгэлийн эмгээг болоод явчих болохоор шал өөр категорид ороо явчихна гэсэн үг. За тэгээ өнөөдрийнхөө энэ бичлэгээр сэтгэлийн түгшүүр буюу anxiety гэсэн тэр
эмгэгийн тухай ярьлаа. Энэ одоо миний ярьсан категори болохоор хамгийн түгээмэл хамгийн том категори. Эннээс гадна одоо зөндөө олон panic attack ч юм уу одоо паникнд ордог хүн, зүрхний ингээд савлгаанд ордог хүн гэд янз бүрийн бас эмгэгүүд ингээд дотроо салаад явна. Тэгээд дараагийн бичлэгтээ тэрхүү эмгэгүүдээ ингээд товчхон та бүхэнд танилцуулаад явнаа. Тэгээд цагаа аваад миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.